Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд үндсэндээ бол 2030 он хүртэл уул уурхайн аж ахуй нэгжүүд за дээрэс нь төр хувийн хвшлийн байгууллагууд одоо тодорхой хэмжээний мод тарьж ургуулах юм амлалтуудыг авч одоо төр ард түмний өмнө бас гарын үсэг зурж гэж баталгаажуулсан байдаг. За тэгвэл өнөөдрийн байдлаар одоо эхний үр дүнгуудыг одоо бас та бүхэнд бас танилцуулъя гэж бодож байна. За хуучин одоо нийгмийн үед ойг одоо сэргээх, хордон шавжаас хамгаалах юм ажлууд маш ихээр хийгддэг байсан. За энэ ажил үндсэндээ сүүлийн одоо маш олон жил тасарсан байсныг тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бол сэргээж чадсан. За энэ бол нэг ажлын бас үр дүн байгаа. За 2023 оны одоо намрын 2023 оны эцсийн байдлаар гэж авч үзэхэд за нийтдээ 178 мянган га талбай бүхий ойг хордон шавжаас хамгаалах буюу за одоо нисдэг тэргээр онгоцоор дээрээс нь хор цацах хордон шавжийг устгалын ажлыг явуулсан. За ингэсний хүрээнд нийтдээ 960 сая модыг ойн хордон шавжинд идүүлж одоо гэмтэж бэртэж ухаж одоо үргэтгэхээс хамгаалж чадсан гэдэг ийм тоо баримтыг манай мэргэжлийн байгууллагууд судалгаагаар гаргаж ирсэн байна. За цаашдаа буюу одоо 2024 оны хувьд бол нийтдээ 300 мянган га талбайд ойн хордон шавж устгалын ажлыг хийхээр энэ жилийн хувьд бол төлөвлөсөн байна. За ингэснээр 1.3 тэрбум модыг одоо ойн хордон шавжинд идүүлж устж үгүй болохоос хамгаалах ийм ажлыг хийх юм аа. Ер нь бол бид бас мод тарих, ургуулах энэ ажилтайгаа зэрэгцүүлээд одоо байгаа ой модоо хамгаалах ажлыг зэрэгцүүлж хийх нь бас хамгаас чухлаа гэж ингэж тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо бас бид бүхэн үзэж байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгч бас ийм бодлогыг баримталж байгаа гэдгийг хэлье.